За бүгдээрээ сайхан амарсан уу манайхаа. За би яг одоо ийм хөөрхөн энэ алтан цол цэцэг мөн баха тий. Манай хамтран ажилтдаг очир цэцгийн дэлгүүр маань ийм гойхон цэцгийн баглааг захиалагчийн минь хүсэл дээр гойхон боож өгсөн. Мөн энэ амтад билүү болон сэтгэлийн захидлыг нь яг одоо ээжд нь оруулж өгч чинь. Тэгээд хүү баасан цэрэнгийнх нь гэр бүлээс ээж таньдаа хязгааргүй хайртай шүү. Тэгээд олон төрсөн өдрийг үр хүүхдтэйгээ хамт тэмдэглээрэй гэд сэтгэлийн үгээд амжуулсан. Тэгээ бүгдээрээ хамтдаа орж уламжлая за. Хамт агаарай. Би мэндчлэгээ илгээж байгаа хүн маань Ховд аймгийн Цэцэг суманд цагдаагаар ажилладаг нэг ийм гойхон гэр бүл байгаа. Тэгээд ээж нь хэрхэн хүлээж авах бол ээж нь юу гэж дамжуулах бол гэд сэтгэлийн үгийг нь хамтдаа сонсъё заяа. За алтан гагнуур нэлий. За сайхан баярлж гин үү та. За. Жохон тэндээс их юм. За манайх болохоор ихч нандан өгүүлэг шүлэг мэндчлэгээ дамжуулдаг фэйж идэг байхгүй юу. Тэгээд өнөөдөр миний хайртай ээжийг баярлуулаад өгөөрэй гэд хэрхэн гэр бүлээс ийм гоё цэцгийн баглаг ээжтэй хөргүүлж байгаа юм. Тэгээд мэдээж баярын тортыг нь. За тэгээд Ховд аймгийн Цэцэг сумаас баасан цэрэнгийнх нь гэр бүлээс ээжд маань хайртай гэдгийг маань дамжуулаад энэ хүү гоё цагтлыг уншаад өгөрэй. За хайртай ээж оюу надаа хүү баасан цэрэнгийнх нь гэр бүлээс бурхан ижидээ хайртай шүү гэж хэлүүлсэн. Таньда төрсөн өдрийн минь дэвшүүлье. Танийгаа баярлуулахаас илүү санаагт нь чилээж байсан мөчүүд их байгаа бах. Тэгээд тэр мөч болгонд минь уучлаарай. Тэгээд таньдаа маш их хайртай. Өнөөдөр баяраа сайхан нэмдэглээрэй гэсэн. Тэгээд өдий том болцоод байхад л өхөөрдөж ирээд л үнсдэг ижээ таныхаа өвөр дээрт нь хаяа өөрийн ирэхгүй л эрхлэмээр санагдах юм аа. Наран адил дулаан сэтгэлээр намайгаан үргэлж ивээсэн саран авхаа шиг намуун ухаанаар санаа зовнил бүрийг минь аргацсан ижээ минь дээ. Амьдралын замд намайг алдаж эндэх болгонд ар талд минь түшиж зогсдог шүү таны хүч. Аниргүйхэн хайрлаж уучлж ирсэн амин зүрхэнд тань өрн байнга мөргөж явдгаа. Тэгээд миний ээж эрүүл их байж инээд хөөр итгэл дүүрэн олон төрсөн өдрийг бидэнтэйгээ хамт тэмдэглээрээ. Тэгээд та минь бол бидний шүтэн мөн нөмөр минь тэгээд таньдаа маш их хайртай гэд хүү баасан цэрэн бэр охин солонго тэгээ ууган чимэг ухаан чимэг нараас нь тэгээ ээж тийм гоё цагтлыг өгч байгаа. Яа маш их танаа ажлын болонд бас ажлын өндөр амжилт хүсье. Хүүхдүүдтэй хайртай шүү. Баярлалаа гэж хэлье. Өөр та юу гэж хэлмээр вэ? Одоо эрүүл ажил төрлөө сайн хийгээд хамгийн гол нь хүн өвчнгүй эрүүлэлээ бол хаанч ажиллаж амьдарч болно шүү. Хүүхдүүдэд маш их баярлалаа хайртай шүү гэж хэлье. За гэж баярлалаа. Тэгээд би бүр танаас асуумаар санагдах энэ ууган чимэг ухаан чимэг гэд нэрийг ачнырын нэрийг хэн өгсөн юм бэ та тэрхүү нэрнийхэн талаар жоохон яриад үү. Гоё нэр мэд санагдаад. Ууган чимэг гэж бүгдийг манай аав өгсөн. Таны өөрөө аав. Тий, өөрөө аав. Ямар бэлгшээлтэй. Одоо айлын ууган хөвд учраас одоо манай одоо 89 дэх хүн байдаг. Тэгээд одоо ууган чимэг гэж энэ хүүгийнхаа зээгийнхаа хамгийн том ууган чимэг гэж нэрийг хайрлая гэж манай аав өгсөн. Тэгээд ухаан чимэг нь болохоор одоо бас ихчтэй төсдөө тийм нэр өгөх гэсэн юм байлгүй. Одоо манай хүү бэр хоёр явж байгаа л манай хүү улсын бүртгэл төр очиж ухаан чимэг гэж үг ийж гэлсэн гэсэн. Ер нь байдгүй бах тий. Гэтэл нөгөө улсын манай 8-гийн бүртгэлийн гэлц тэр нэрийг шүүгээд Монгол улсад одоо 3 тийм ухаан чимэг гэж нэртэй хүн байд юм байна. За тэгээд ингээд танаа охин одоо дөрөвт ухаан чимэг гэдэг нэрийг авлаа гэж хэлээд тэгээд тийм сайхан нэр охинд өгсөн. Би сая тэгээ нөгөө ингээд захиалга ирээд уншиж хахад ямар гоё нэртэй хүмүүс вэ гээл дотроо бодоо. Тэгээд ууган чимэг ухаан чимэг гэдэг одоо хэдэн нас том ууган чимэг нь 1-р ангид орсон. Ухаан чимэг нь одоо 1 нас 3 сартай.
Тэгээд цэцэг суман дээр байдаг гэсэн чинь ер нь цэцэг дээр амьдраа удаж гин үү хүүхдүүд нь? Одоо 5 дахь жилдээ болж байгаа манай хөө цэцэг сум хэсгийн цагтаа. 5 жилдээ дуусахаар яг 2 хүү. Одоо тэгэл бас л улс орныхоо төлөө зүтгэд ажиллая гэж юм чинь хаана амьдрч хаана сууршигсан газар байна. Тэгэл амьдрал явна. Хамгийн гол нь ирүүлэн ач төрөд байж хат хаана амьдрсан ч хүн болно. Тэгээд одоо ажиллая гэж байж байгаа хүүхдтэй маш их баярлалаа. Сайн сайхан амьдарч сайхан аз жаргалаар дүүрэн үргэлж ирүүлэн ээж аавтайгаа цуг ийм сайхан өдрийг олон удаа тэмдэглэн байх өдөр өхнийг хүлээж эрүүл зарвал амьдралаа гэж хүүхдээ хүсээрэй. Тэгээд одоо 4 сайхан хүүтэй Тийм үү. 3 хөргөн биштэй. Одоо ч 8 ачтай болж байгаа юм байна. 4 сайхан охинтой хүүтэй бас одоо 4 сайхан охинтой болно. 3 сайхан бэр байгаа. 6 сайхан ач охин тас. Тэгээд амьдч байна. Танд бас аз жаргал хамгийн сайн сайхан. Танайхан толгонд ажил амжилт хүсье.